Төслийн эцсийн шатанд бодлого боловсруулагч, банк санхүү, хөрөнгө оруулагч, соёл урлаг, хэвлэл мэдээллийн зөвлөхүүдийн олон талд оролцоог хангасан соёлын бүтээлч үйлдвэрлэл, нийгмийн тэгш байдал, үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж, оролцогчид бизнесийнхээ өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх, салбар дундын нийгмийн түншлэлээр бизнесийнхээ үн цэнийг хэрхэн өсгөх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэрэгжлийн экспертүүд туршлагаа хуваалцсан юм а. За энэгээр дамжуулаад бидэд ямар боломж юу болж байна вэ гэхээр уран бүтээлчид гар орчууд бол нэг ур чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн дэвш байдалд оролцох байдлаар манлайлалжийн дээр доктортой хөгжил ямар хувь нэмэр оруулах болох боломжтой вэ гэдэг нэг нийгэмд бол бидэнд таниулж байгаа. Бизнесийн ур чадваруудыг энэхүү сургалтаараа сурсан байгаа. Суурьаа сайн тавьж өгсөн, дараагийн хийх алхмуудыг тодорхой болгож өгсөн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээр нийгмийн тэгш байдлыг дэмжих төсөл хэрэгжснээр нийгэм дэх олон нийтийн гендер, хүний эрх, соёлын болон бүтээлч байдлын тогтвортой хөгжилд гүйцэтгэх үүргийн талаарх мэдлэг ойлголт дээшилж, соёлын бизнесийн шинэлэг загвар, дижитал шийдлээр дамжуулан соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн бүс нутгийн тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлээд байна.